Сайн байцгаана уу ард түмэн? Би Уянга байна. Монголд ирээд 1 сар болсон байна. Тэгээ та бүхэнтэйгээ ийхүү бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр энэхүү бичлэгээрээ би Тунгалаг Тамир гэдэг киноны талаар ярих гэж бодлоо. Та бүхний зарим нь үзсэн ч байж магадгүй, үзээгүй ч байж магадгүй. Энэ бол 20 дугаар зууны их үеийн монголчуудын аж байдал болон тэр үеийн хувьсгалыг харуулсан ардын намын журам цэрэг цэргийг харуулсан тийм нэг түүхэн зохиол байгаа. Тэгээ би өнөөдөр Get Ready With Me хийнгээ энэхүү киноны жижиг хураангуй болон яг яагаад таалагдсан гэдэг талаар бас ярих болно. Тэгээ ер нь бол нэг дээр үеийн кино үзэх ямар хөө байсан гэдгийг ярих болно. Let's go. Одоо би ингээд өглөөгөө эхлүүлэе гэж бодож байна. Одоо л 10:15 болж байна. Фитнестэй явдаг ч юм уу, эсвэл жоохон гарч ногоо цуглуулъя гэж бодож байна. Тэгээд ээждээ сайхан ногооны шүл хийж өгмөөрэй. Бас яг ээж маань хитрхи Монгол хоолтой байгаа байхгүй. Өчигдөр битэр хуушуу хийж ирсэн. Өнөөдөр банштацаа хойлоо хийж идэх үү гэд яриад сууж байгаа байхгүй. Тэгээд тэр нь надад жоохон сонирн байгаа даа. Тийм болохоор яг өөрийнхөө дуртай хоолыг ээжийнхээ амтанд тааруулж хийвэл багаар идээд дасах юм болов уу гэж бодож байгаа байхгүй. За тэгэхээр ард түмэн эхлээд бүгдээрээ дүрийнхээ гол дүрийн баатруудыг танилцуулъя гэж бодож байна. Энэ киноны хамгийн гол дүрийн баатар бол Эрдэнэ гэдэг дүр байгаа. Эрдэнэ бол маш бичгийн хүн байгаа. Албаны хүн, дүрм журмаа ягштал мөрддөг, шудраг зантай, эхнэр долгор хүү бат хоёрын хамтаар амьдардаг заяа. Яг гэр бүлийн хүн гэхээсээ илүү албаны хүн. Хүү мүүгээсээ хагцах үе бол айгүйх байдаг. Тийм хаар нэг минийхөө, зинийхөө гэж амар өвөөсөл болж байгаа син би бол ерөөсө харж байгаагүй заяа. Тийм болохоор миний бодлоор их албаны хүн сэтгэл хөдлөлтөө автаж юм хийгээс илүүтэйгээр энэ зөвөө буруу юу, дүрмийн дагуу юу, дүрмийн биш үү гэдэг дээрээс л үйлдэл хийдэг ийм хүн байгаа заяа. За дараагийн гол дүрийн баатар бол Цахиур Төмөр. Засагт хааны сайн эр Цахиур Төмөр гэдэг дүр байгаа. Та бүхэн киног нь үзсэн бол, номыг уншсан бол Цахиур Төмөрт дуртай дүр хүмүүс зөндөх байж магадгүй. За Төмөр бол Эрдэнийн төрсөн дүү. Тэгээд маш сайхан сэтгэлтэй, маш нинжин сэтгэлтэй. Дүрмийн зөв байна уу, биш байна уу? Ерөөхдөө зүдэрчил байх юм бол дүрм зөрчөөд чамаагүй туслахаар тийм нинжин сэтгэлтэй. Тийм болохоор сайн эр заяа хулгай хийгээд ядуу ардуудад тарааж өгдөг. Яг энэ хоёр ах トゥ хоёр зориг нэгтэй хоёулаа сайн хүмүүс, гэхдээ юмыг яаж хийж байгаа вэ гэдг нь бол нэлээд ондоо энэ хоёрыг харьцуулах явдлууд бүр асар их байсан. Гэр бүлтэйгээ хэрхэн хандав энэ хоёр. Зүдэрсэн үнийг хараад өрөвдлөө, гэхдээ тэрийгээ яаж илэрхийлв энэ хоёр. Туяа эмгэн дээр те. Дүр сонголт нь би бол маш сайн байсан гэж бодож байна. Эрдэнэ болохоор албаны хүн гэсэндээ яг тийм нэг генерал, цэргийн хүнийг бид нар тоглуулахдаа яг ийм ясан том тэнгүүдээ энүүгээрээ хүнхгэр ийм хүмүүсийг тоглуулдаг шүү дээ. Ер нь бол ийм хурц царайтай. Тэгээ тийм байхад Цахиур Төмөр бол маш тийм гоё дүүрэн царайтай, баяр хөөр бялхсан, хажууд нь байнгуудад сэтгэл тайвширмаар тийм хүн заяа. Дүрийн сонголт ч гэсэн айгүй гоё байсан. За дараагийн дүр бол итгэлт заяа. Луу гүний баян итгэлт гэдэг дүр байгаа. Итгэлт бол бас л адилхан сонирхолтой дүр заяа. Тэгээ ингээд амар баян, эхнэртэйгээ анх суугаад эхнэрийнх нь тэр инжээс ирсэн мөнгийг эргэлдүүлээд хөлжсөн. Тэгээ ингээд маш гүйлгээ ухаантай, толгой сэрэг, тийм эрэгтэй хүний дүр заяа. Би бол анх энэ киног үзээ за хүн хүнээсээ шалтгаалаад итгэлтийг сайн дүр гэж харах, муу дүр гэж харах нь ондоо юм байна да гэж би бодсон байхгүй юу. Гэхдээ ер нь бол үгүй. Ямар нийгэмд амьдарч байгаасаа шалтгаалаад энэ дүр сайн дүр үү, муу дүр үү гэдэг нь ондоо олон заяа. Бүр ингээд баян хоосны ялгаа амар ихтэй, эсвэл мөнгөний төлөө нүдээ өхөөс буцаа болцсон тийм нийгэмд байх юм бол итгэлт бол маш сайн хүний дүрээр гарч ирэх болно. Сайн дүрээр. Ямар сурах юм ихтэй юм бэ? Ямар мундаг юм бэ? Ийм хүн л болчих юмсан. Би ч гэсэн итгэлт шиг болох юмсан гэдэг маягаар ерөөхдөө сайн хүний дүрээр гарч ирэн заяа. Гэхдээ аль ингээд хүмүүс нь цадцсан, баян хоосны ялгаа тийм ч амар биш. Хүмүүс нь бие үү чи юу дээрээ тулаагүй тийм нийгэмд амьдрах юм бол итгэлт бол зүгээр л ашигч хүн шиг харагдана. Овжин залхай хүн шиг харагдана. Тэ үзэл бодлого биш ээ. Нэг тиймэрхүү дүрээр гарч ирэн заяа. Тэг ингээд миний ингээд сургууль соёл Японд байсан. Би Японд амар удалцсан болохоор яг итгэлтийн зарим хэлж байгаа үг мөгөн дээр яг
Ямар амар юм. Ямар муухай юу яриад байгаа гэж ерөөхдөө нэг иймэрхүү реакшн гарсан байхгүй юу? Тэгээд миний бодлоор л сайн дүр бол байгаагүй. Гэхдээ мэдээж маш сонирхолтой байсан. Кокона вора. За дараагийн гол дүр бол Бат байгаа. Бат бол Эрдэнийн цорын ганц хүү аавтайгаа нийлсэн номын хүн болдог заяо. Тэгээ ингээ 1 2 дээрээ нэг их гарахгүй ч гэсэн би 3 дугаар анги дээр нь Батыг нилээн сайн ярих болно. Багш болдог. Бат багш. Бата багш болдог аа. За түүний дараагийн гол дүрийн баатар бол Хонгор. Тэгээ ингээд энэ киног сонгочоод за үргэлжлүүлээд үзье даагүй кино юм шиг байна гэж бодсон нь ердөөсөө Хонгорын ач. Хонгор бол маш алдартай сценээр эхэлдэг. Яг цахиур төмрийг живээд явж байхад та хүн үү юу вэ гэж хэлж кино эхэлдэг шүү дээ. Тэгээ тэр мэр надад амар сонирхолтой байсан. Хонгор маш инээдтэй байсан. Тий. Тэр нэрээ итгэлтийн үзээд авах юм бол тэгээ жоохон хөвгт үзэх юм бол баялаг, мөнгө, хөрөнгө гэдэг юм 3 адилхан юм шиг сонсогддог. Энэ үгний ялгаа малгаа бол энэ хүн маш сайн тайлбарлаж байгаа байхгүй юу? Маш сайн. Ялангуяа 1-р анги бол үнэхээр яг нэг түүхийн хичээлч юм шиг, эдийн засгийн хичээлч юм шиг тийм хэсгүүд бол амар их байсан. За тэгэхээр кино бол Эрдэнэ эхнэр долгор хүү Батын хамтаар нутаг сэлгээд зүдрүүхэн амьдралтайгаар ингээ явж байгаагаар эхэлдэг заяо. Тэгээд тэр 3 явж хахад тайхрын чулуу тамирын гол ингээ хажуугаар нь урсж идэг. Тэгэл Эрдэнэ дотроо муу төмөр дүмэн хаах нь яван болдоо уулзаагүй амар уудчлаа 3 жил амьд мэндэл явдаг байгаа да гэд эхэлдэг заяа. Тэгээ Эрдэнэийг яг тэгээ бодоод байж хахад дүү төмөр нь хамаг юмаа хүлүүлээд тамирын голоор ингээд урсаад явж байгаа кино эхэлдэг заяа. Юу вэ? Аханы хүн ахтаавт дүүмэн нааш битгээ. Яагаагүй. Та босооч. Минэдо нааш битгээ бүрөөт. Засаг ханы зөвхөр төмөр гэж минэдо дуусна уу? Төмөрөө дуулсан. Та гэж юу? Тийм ээ. Би мөн дүүгээ алдар хэмлээ. Луугүний баян итгэлтийн хүү Хонгор гэдэг. Таныг чинь Бадарч тахал барьж аваад ширлсэн гэдэг. Ахын ширтэйг оргоод л энэ. Дүүмэн ахтан тос болж үз. Яаж? Ховцохдог. Чадвал идэхим ховцохож аргач. Харин ахын дуугаа гэж хэлж болохгүй шүү. Хаанаас? Эрхэнтэй айдаа би бүгдийг авчирна. Ширтээ мөртлөө оргочихдаг. Аргагүй сайр юм да. Эрен чирээ. Ингээд сууж байгаа нь итгэлт байгаа. Ердөөсөө зүгээр суудаггүй. Тэгээ заавал нэг юм хийж сууж идэг. Ингээд цахиур төмөр хонгорын ачаар суллагдж байгаа. Суллагдангуудаа яг хажуухандаа байсан Эрдэнэ ахыхаа морийг нь аваад зүгтгаар явцдаг байхгүй. Зүгтгаар болдیں۔ Тэгээ Эрдэнэ болохоор хүний нутагт явгарчлаа. Тэгээ ингээ моргуу олчлоо гэж амар сэтгэл санаагаар унаад итгэлтийн гэрт очиод гуйдаг байхгүй юу? Ингээ твдэж явхад минь туслаач манай гэрийнхээ айгүй хэцүү байна гэд. Тэгээ тэр үед итгэлд энэ хүн чинь уншиж бичиж чаддгийм байна. Нээрэл энэ хүнийг ашиглаж болох юм байна гэд өөрийнхөө хажууд гэрийг нь ингээд өөрийнхөө хаяа нь буулгах харуулдаг. Ингээд Эрдэнэ гэр бүлийн хамт итгэлтийн зарцуулж байгаа байхгүй юу? Зарц эсвэл цагаач муу зарц гэдэг ч юм уу те иймэрхүү үгнүүд нэг дээр бол амар их гарч ирэн заяа. Яг киноныхаа эхэнд Эрдэнэ бол аюу их буян яриад байдаг байхгүй юу? Итгэлт чих буянтай хүн юм да, их сайн хүн юм да. Тэ буян байдаг болохоор л ийм баян байдаг бах та гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм яриад идэв. Буян гэдэг бол жоохон хийсвэр зүйл шүү дээ. Ингээд хэлчихвэл бас алуулт юм болов. Ер нь бол иймэрхүү юм яриад байдаг байхгүй юу? Яг үннийг хэлэхэд итгэлт бол тэ зөндөө олон хүмүүсийг хажуудаа байлгаж агаад одоо энийг мал хуу байна. Эднэрийг маллуулж нэг айлд хэдэн мал гэж өчөж юм шиг байна. Тэгэл маллуулаад тэгээ нөгөө айлдаа нэг их хоол өгдөг байсан ч юм уу үгүй ч юм уу. Одоо зөндөө их мал маллна. Тэгээ өдөр болгон мал маллна. Насаараа мал маллна. Гэхдээ хизээж өөрийн гэсэн малтай өгөхгүй гэдэг чинь бол яг тэр цагаач гэдэг хүмүүсийн юм шиг байгаа юм заяа.
зөндөө их ноолуур тийм бүтээгдэхүүн гаргаж аван тэгсэн ирнэ ердөөсөө цалин гэж байхгүй, хоолч ойлгохтой өгдөггүй гэдэг ч юм уу те. Одоо итгэлт чинь ингээл нэг хөгшин өөрийнх нь хоньноос нэг хоньыг нь алаад шүл гаргаад уусан байгаа байхгүй юу? Хөгшин амар ядарсан амьдралтай хөгшин. Тэгээ тэгсэн чи итгэл одоо манайхаас явдаа сонин цусалж цагаач байна гэдэг байхгүй. Тэгээ яг тэрийг зайлуулсны дараа тэр эмгэнийг зайлуулсны дараагийн син дээр нь амар ингээ тогоо дүрэн мах идэж байгаа гардаг заяа. Тэгээ энэ митийг харах юм бол эрдэнэ бол бишээ итгэлд бол ганц хүмүн цэрэгт яваад та мэдэн шүү дээ. Мал уйна үлдээж хайрлаач дээ. Та өөрийнхөө толгойроо ус хийсэн шүү дээ. Одоо яйхэд үлдээч хийх шүү дээ зайлуун. Ядарсан амт. Ялахгүй зусар маяжхад саад гэдэг юм ярьдаг. за юу ч гэсэн итгэлд нэг иймэрхүү юм хийдэг заяо. Тэгээ ингээл итгэлдэл амар хөлжөөлэн заяа. Тэгээ ингээд энэ бүхэнд нүдийн нэх гэж оролддог нэг дүр байдаг байхгүй юу? Аля Фёдор гэдэг дүр эдээ. Тэгээ тэр Фёдор эрдэнэтэй найзлаад нүдийн нэх гэж оролддог. Тэрийг үзье. Ер нь бол эрдэнэ бол маш ажил мажлыг бол маш сайн, маш мундаг хийдэг болохоор хоёргүй сэтгэлээр итгэлтэд зүтгэж байгаа. Баруун гар нь болж. Харин чийтгэлтийг сайн хүн гэж магтаад байх юм. Үнэндээ тийм биш юм. Чиний сэтгэл санаа хөлс хүчийг нь хямд авч байгаа бохоо тийм байна. Ха газрын хөрөнгөтөн баячууд адилхан. Энэ Пауло монголчуудаас үхэр авч. Бусад худалдаачид бол танайхаас түүхийд худалдаа авч байна. Энэ бол жирийн 8 мөнгө гэж. Тийм биш. Энэ бол нэг ёсны дэрэм бай. Яад гадаад орны даншил худалдаачид нэвтрэхэд ямар ч гаалсаад байхгүй байна. Жинхэнэ тусгаар улс орон гэдэг чинь ийм байдаггүй юм аа. Үгүй ээ. Танай Баатар цагаан хааны ивэлэр манжаас салж боссон тулгуур төртэй тусгаар улстай хөө. Үгсэн хойно тусгаар улс. Тэр цагаан хаан чинь хажуу олдвол та нарыг хэнтэй ч хувааж идэнэ. Харин бид хаант засахыг устгах чадвал танай улс чи өстой жинхэнэ тусгаар тогтсон улс орон болж чадна. Мөн дөө. Чи витэр элвж байгаад Монгол газар Шамбалын орон байгуулах юм болж байна уу? Яста харганы ноос түүж Шамбалын орон гэд мэдгүй өгнүүд амар бас гардаг. Ингэж Фёдор уулын хэлэх гэж оролцсон ч гэсэн эрдэнэ энэ үед бол ердөөсөө тоодоггүй байхгүй юу? За энэ үеэр Цахиур Төмөр маань юу хийж явж байгаа вэ гэхээр дулмаа гэд итгэлтийн бас нэгэн зарцад хайр дурлалын холбоотой олцоод үзье. Тэгээ дулмаа бол аль хэдийн нөхөртэй тэсэрнээ Цахиур Төмөрт хайртай. Дулмаа бол амьдрах ямар ч хүсэлгүй. Цахиур Төмөр л авахгүй бол амьдрахын нэлээд хүсэлгүй. Хиг ёг гэсэн яриатай. Би арчааг үдэл та нарт дарлуулж яваа эз. Чамайг өөрчлснөөс мэдхий өөрчлөлөд арай дулаан байх байхаа. Битгий донгос. Аваад ирээд үзэхнүүд юм чи. Аль эртний юм чинь арчааг үдэл би тэсэж байгаа бохоо. Багхан шиг дарлаарай гэдэг ч юм уу тий. Дарлуулж байгаагаа ядаж ойлгоцсон юм ихтэй байгаа байхгүй. Тэгээд дулмаатай ер нь бол мэдээж суун Цахиур Төмөр бол маш сайхан ирэх, маш их нэртэй үнэхээр хайртай. Чи одоо намайг аваад яваач. Болохгүй. Би ирэх өвлийн дунд сарын 18-нд саргах үед дөрвөн хос мэртэй яг энэ дэрийн. Заавал юм. Өөр нэг болж байгаа зүйл юу вэ гэхэд эрднийг амар сайхан тэгээ ингээл ажил төрлөө хийгээд явж байхад итгэлд эрднийн ихэртэй унтаад байдаг. Энэ бол 100% бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл заяо. Долгорыг ингээл та болооч те та яагаад байгаа юм бэ гээл тэгэхэд би танайхан сайхан санаж ирсэн шүү. Хүсвэл бас муухай санаж чадъя шүү гэж хэлээл ерөөхдөө бол энэ хоёр унтаад байдаг. Хүний нутагт өрөө мөмбөгөлж хамгаалах хүн өөр хинч байхгүй. Тэгээ нөхөр нь ажилгээ явчихна. Тэгээ ингээд явж исэн чинь ажил төрлөө бүгдээрээ хөөцөлтөд сайхан явж исэн чинь нэг өдөр эрдэн дулмааг чи ингээ яагаад жоохон замраагүй яваад байгаа юм бэ дулмаа. Дулмаа угаасаа жоохон ингэр султай
Тэгээ яавалчиг яа гэсэн байдалтай юм битээ байхгүй. Тэгэл тэгсэн чинь дулмаг чи яагаад ингэж байгаа юм бэ? Аваал нөхөртэй байж санаа зовдгоо юм ухааны юм шүү дээ. Тэгээ тэгсэн чинь дулмаа амар хийгээг болоод чи намайг захирах гэж оролдоно. Өөрийнхөө их нэрийг ч захирч чадахгүй байж гэдэг чинь байхгүй. Тэгээ тэгсэн чинь Эрдэнэ чи юу солиороод байгаа юм? Юу солиорно? Тэнэг хүүхэн минь. Тэгсэн чинь дулмаа ер нь бол тэгэл угаасаа л унтаал хөвтөл явж байгаа гэж хэлждэг байхгүй. Тэгээ тэгсэн чинь Эрдэнэ ингээд амар гайхснаа хурдлаад гэрлүүгөө ороод үнэн үү гэж асуудیں۔ Тэгэл тэгсэн чинь долгор үнэн гэж хэлээл энэ хоёрын амьдрал дуусч байгаа байхгүй. Кай гүчэнд. Чи өөрийнхөө их нэрийг захирч байж намайг захир. Юу? Зэн. Чи бит юм бүжигд. Их нэрийг итгэлттэй зах хараад байхад нүдэн бадаж чихэн дүлий явдаг байж бац миний хэрэгт оролцсон оо. Айдвал дээр баха. Хүч. Үнэн үү? Үнэн. Эрдэнэ юугэж авахгүй тэр чигээрээ гэрээсээ яваал ахиж хизээч ирээгүй. Ахиж хизээч ирээгүй гэхлээр яг ингэ тэр чигээрээ яваад өгсөн. Тэгээд энэ бол өстой Эрдэнийн энэ гурван цуврал дээр гаргасан хамгийн тэнэг явдал байсан. Маш яруу шийдвэр гаргасан тий. Ганцхан секунд энэ хүн чинь бодоод үзэхэртэйс аахгүй юу? Муу ихнэр минь хохирогч байсан юм биш байгаа. Муу ихнэрийг минь дарамтлж исэн юм биш байгаа. Би өөрөө далчгардаа энэ хүний хаяанд ирээд би өөрөө буучлаа. Тэгээд тэгсэн чинь ихнэрийг минь хавчиж зовоогоод исэн мэл яанда. Намайг байхгүйд муу ихнэр минь ямар ч өөрийн гэсэн хүнгүй мудам тэр нөгөө ах ихч дүүс нь хинч байхгүй тийм газар ихнэрийг минь ингээд исэн мэл яанда. Бодож үзээгүй. Тэгэл тэр чигтээ яваад гэсэн. Долгор голдоо ортол гомдсон зав. Хөөхий долгор хохирогч болсон байх чинь дээрээс нэмэд гимтэн болгоо ичиж байгаа байхгүй юу? Эрдэнэ энэ дээр бол үнэхээр stupid. Тэгэл манай долгор ер нь бол итгэлтийнхээс гараад хүү мөн ч гэсэн ер нь бол өөртөө хамт байхгүй аль нэг тийшээ яваад өгсөн заяа. Хүүчгүй, нөхөрчгүй ганцаархнаа явж исэн чинь хажууд нь тамирын гол урсаж харагдаал. Тэгэл тийшээгээ яваад орчтой. Анх үзээд би бол амиа оролт гэж бодсон байхгүй. Амиа орлжлоо. Үхчихлээ гэж. Тэгэл нөгөө нэг киноных нь хүн нь хорвоо чи хүний нулимсанд цадах болоогүй юу гэл нэгдүгээр анги баг дуустдаг байхгүй. Тэгэл баг дуустсан зандаа. Тэгээ яг 2 3 үзсний эцэс ер нь бол дулмаа маань бас тэгж бас үхээгүй юм шиг байгаа. Тэ амьд байсан юм шиг байгаа гэж бол би бол бодсон. За ингээд Эрдэнэ угаасаа тэгэл ар гэрмэр гэж байхгүй юм чинь цэргийн хүн болдог байхгүй юу? Цэрэг. Энэ үед чинь Монгол хэдий тусгаар тогтносон байгаа ч гэсэн хятадууд болон орсууд амар их ноёдуудтайгаа нийлж энгийн ардыг, энгийн зарц нарыг, энгийн монгол хүмүүст амар тэм дээрэнгүү байсан заяа. Гадны төрөмгийллийг зайлуулад Монгол улсынхаа тусгаар тогтнолыг улам батжуулъя гэд Эрдэнэ цэргийн хүн болдог байхгүй юу? Тэгээд 2 дугаар анги дээр нь Сүхбаатар Жанжин болон Хатанбаатар Магсар Жавидар зэрэг гардаг. Тэр хүмүүстэй Эрдэнэ нийлдэг байхгүй юу? Тэгээ ингээд 1-р анги дуусч байгаа. Цэргийн хүн болоод, албаны хүн болоод. За ард түмээ ингээд ер нь бол нэг маань дууслаа шүү. Бүгдээрээ жоохон завсарлага авах уу? Цаа уучих уу? How deep is your love? Нара ямар цаа юм бэ гэж байна. Hello. Мажо гэдэг нэр тийм ногоон дуу өнгийн, ногоон хар, үнсэн хар өнгийн юу байхгүй юу? Нүдний тэн ахгүй нүд мүдэн дээрээ тавиад smoky eye май хийвэл бүр амар гоё ярагддаг. Тэгээ би нэг хальт ингэж хөмсгөө. Вау! Би Монголд ирээд сараас ахгүй. Тэгээсээ би Бээжинд 7 хоног явчихсан. Бээж орж Universal дээр ороод 10 жилийнхээ найзтай яваад ирсэн. Би яг ингэ дарханд байдаг ахгүй манай. Тэг ингэ амар зүгээр гадар яаж явж байгаа л 10 жилийн найзтай таарч манай. Чи ямар сонио амьдрал тийм. Вау! Амар гоё болчихлоо шүү. Хөмсөг. Тэг санагдахгүй нөө. За, одоо ихтэй тунгалаг тамир 2 болон 3-аа би сайхан ингэж нийлүүлээд ярьчих заяа.
Тунгалаг Тамир 2 дээрээ гадаадууд versus монголчууд гэдэг Хятадыг Монголоос зайлуулъя. Тэгээд Оросоос дотор хоёр хуваагдчихад байгаа байхгүй. Цагаантнууд, улаантнууд гэж. Улаантнууд нь болохоор Ленингийн тэгээд жоохон шинэ 90 үе тэгээд цагаантнууд гэдэг нь Оросын хааныг бид нэр Цагаанбаатар хаан гэж хочилдог байсан. Тэгээ хааны цэргүүдийг хэлж байгаа. Хааны цэргүүд бол маш хэрцгий, ард иргэдэд маш хэрцгий. Тэгээ бид нэр эдрийг зайлуулахыг хүсэж байгаа байхгүй. Тунгалаг Тамир 2-оос заяа бүгдээрээ бас жоохон үзчихээ л да би та бүхэнд. Үзсэн хүмүүс нь сэргээгээд үзээгүй хүмүүс нь юу вэ? Авцгаа. Наах чинээгээр айл авцгаа. Үнэндээ эн чинь бидний хөрөнгө. Дээрсэн цэргийн сүр хүч. Муу долгор минь бүх насаараа торог хүмүүс үзсэн юм биш үү? Хэц. Ийм их юм дотор орчход алгын чиний мар яах нь? Ядахтаа нэг толгойг аваач. Энэ над болно. Хэц мо ярива. Болцгоо. Та нар ардын журам цэрэг болохоос бүлэг дээрэмчд биш. Наад дээрэмцсэн юм а. Энэ дотор тавьцгаа. Оржиг тавитын дараагаас огцруулж 10 банзад танаа тавитын дараагаар даржааг томилно. Жанжаан, банцдах гэдэг чинь харигдсгийн шүүд биш үү? Манай ардын засгийн үед ард биднийг эрүүдийн шийдэх явдалгүй болно гэсэн байхаа. Дээрэм бол харигс засгийн юм болохоор шийтгэлэн тохирсон байх нь зүй хэрэг. Наад авсан юмнуудаа энэ дотор тавьцгаа. Юу юм бэ? Торог. Задлаач. Хинд өгөх гэсэн юм? Долгорт. Долгорт ийм торог зохихгүй. Чам зүйлд өөр торог олдно. Чи долгорт дэндүү хатуу сэтгэл гаргасан бололтой. Хатуу амьдралаа гэдэг чинь гэмт хэрэгч хийлэг гэдгийг. Тэр хөөрхи эмэгтэй буруу биш ч байж болно. За нэг иймэрхүү юм ярьж байгаа байхгүй юу? Тэгээд Монгол улс гадны төрөмгийллээс авраад 2 дугаар анги дуусч байгаа. Тэгээд энэхүү үйл ажиллагаанд Эрдэнэ үнэтэй хувь нэмэр оруулсан болохоор том хүн болоод ардын намын төлөөлөгч болоод буцаж явж байгаагаар ер нь бол 3 дугаар анги эхэлдэг. Эсвэл 2 дугаар анги дуустдаг байхгүй. Монгол орн гадаадын эзлэг төрөмхийн нарт доромжлогдсон ард түмэн байсан. Бид тэр түмэн зовлонд нэрвэгдсэн Монгол орныг гадаадын дарлаас чөлөөлөх гэж тэмцээд тэрнийг биелүүлсэн. Бид хүмүүсийг адил тэгш хэрэгтэй байх нь зөв гэж үзсэн юм. Бид нарыг амьд байхад хизээч зах зээл болон систем нийгмийн дэг журам өөрчлөгдөж байгаагүй тийм үү. Тийм болохоор яг засаг өөрчлөгдөн гэдэг, тэгээ хувьсал гарна гэдэг яг ямархуу зүйл байсныг бүгдээрээ 3-аас үзэх боломжтой. Let's go. Өмнө нь ингээ муу цагаач байсан Эрдэнэ одоо ингээ том хүн болоод өөрсдийнх нь газар нутаг дээр бас дарга болоод ирэхэд ноёдууд бол амар ууралдаг. За ёо what the fuck тэр балиар цагаачийн хэлэх үгийг сонсох ёстой юм гэж үү дээ. Ёо ямар их доромжлол вэ? Бүр уур хүрчлээ. Яах вэ? Тиймэрхүү одоо хандлагатай байдаг. Тэгтэл итгэлт өөрөө эхлээд Эрдэнэ дээр гүгээд очдог байсан заяа. Очсон. Одоо би та бүхэнд үзүүлэх байгаа син бол энэ кино 1 2 3-ны хамгийн гоё хэсэг, хамгийн чухал хэсэг. Мархан сайн байна уу? За би угаасаа язгуур угсаагүй суман ирээ. Эрх ямбатны хэзэнээс үзэж чаддгүй жигшиж байсныг чи сайн мэд. Ардын засаг бол миний хүсэж мөрөөдөж явсан засаг мөн. Урдах төрийн үед элдвэр нүд үзүүрлэгдэж аль олигтойгоо алган гучуу төгч байсан. Бидэн дэм түшиг гэгээ нар маань болсон засаг төрдөн өчүүхэн нэмэр болтугай гэж аюуш хадаг 200 лам мөнгө барья.
тогтоон сойрхон уу. За муугийн ёс биш Монголын ёс болохоор зологчхий. Амар сайн уу. Минь дамоор. Бид хоёрын дунд ёс үгүй муу юм болж байсан. Гэсэн ч тэр үл залуугийн гай ухааны монхогаас болж. Эр улсын хооронд юу ис болох вэ? Гэвч эвдрэх нэг өдөр байхад Нэг амир хүн хүчнэснээ залуугийн мунхаг гэдэх юм. Энэ хүн одоо сүүлийн 50 жил 70 настай байсан биш тараа штэ. бид хоёр долгорын хувьд их нүгэл хийсэн болоос та. Би бүр сэтгэл хөдлөөд мартчихшихаж шин засгийн өргөөг өвгөн чинь хуваасаа барьж өгье. Бид ясны ард тусгаатай улс энэ засгийг дэмжихгүй бол хэн дэмжих вэ? Тийм биз дээ өвгөн минь. Ёстой та зөвл бодлого байна. Энэ үзэгдлийг үзэхэд миний бараг шар ус боссон заяа. Итгэл баян ямар амар гүйлгээ ухаантай, ямар мундаг, юу хэлж ийн, яаж хэлж ийн, ямар үгнүүд ашиглаж ийн. 10-аас 10 үзэгдэл энэ хэсэг бол энэ киноны оргил заяа. Ингэсэн үг байхгүй да. Засаг солигдно. Өмнө нь болохоор хаант засаглалтай байсан тийм үү? Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр улс орон бишээ газар нутаг тэнд байгаа баялаг хүмүүстэйгээ хамт хааны өмч байсан гэсэн үг. Өмч. Тэгээ тийм болохоор л одоо хаана нас орох юм бол хүүдээ өв залгамжилж үлдээдэг тийм үү. Одоо би бас хэрэг хөрөнгөтэй болох юм бол үхэхтэй хүүхэдтэй ямаа өвлүүлж үлдээ штэ. Тэр чинь миний өмч болохоор. Тэгээд тэнд амьдарч исэн жирийн хүмүүс болохоор хаан түүний гэр бүл шашны хүмүүсийг л сайхан амьдруулахын тулд амьдардаг байсан. Алба голчуур төлн тэдний тэгээ зарц марцын хийн ингэж амьдардаг байсан заяа. Одоо болохоор яах вэ гэхээр хүн гэдэг зүйл чинь анх удаа ард болж байгаа байхгүй. Ард иргэн болж байна. Өмнө нь бол улс гэдэг чинь хааны өмч байсан бол одоо эн чинь ард иргэдэх. Өмнө нь хаан гэдэг зүйл чинь хамгийн гол дүр нь байсан бол үгүй одоо л ард иргэд. Тэгээ тийм болохоор л одоо хүн дайраад ороод ирлээ гэхэд хаан өөрийнхөө цэргүүдээр тэгж ямаа хамгаална тийм үү. Өөрөө өсгөж ундалж хоол унд үржсэн цэргүүдээр. Одоо болохоор энэ эх орон гэдэг чинь улс гэдэг чинь ард иргэдийнх нь өмч болохоор өөртөө хамгаална. Энэ бол миний эх орон тийм болохоор би энийг өөрөө хамгаална гэдэг ийм үзэл бодлоос болж байгаа байхгүй юу? Язгуур гаралтай хүмүүс бүр ингээд жирийн хүмүүсээс шал ондоо. Магадгүй зарим нэг газар нутагт, зарим нэг одоо бүс нутагт те хаан гэдэг бол бурхантай хамгийн ойрхон. Бурхан бол тэнгэртэй тийм захирагч нь хаан болохоор газартаа захирагч нь. Тийм болохоор бурхан хааныг явуулсан гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү үзэл бодол ч гэсэн амар байсан шүү дээ тий. Гэтэ тэр нь одоо бүр ингээ алга болж байгаа гэсэн үг байхгүй юу. Ингээд тэгэхээр чинь одоогийн байгаа тэр хувьсгал хийх гээд байгаа хүмүүс Эрдэнэ, Сүхбаатар болон ноёдууд шарын шашинтныхаа ингээ мөргөлдөх нь ойлгомжтой одоос. Тэгэл ингээл тэгсэн чинь баян итгэлд ирснээ би бол угийн ард хүн. Би бол угийн ард хүн. Энэ засгийг би дэмжихгүй бол өөр хэн дэмжих юм бэ? Бид ясны ард тусгаатай улс энэ засгийг дэмжихгүй бол хэн дэмжих вэ? Ингэж хэлж байгаа нь миний сэтгэлийг амар хөдлөсөн заяа. Итгэлт гэдэг хүн бол амар ухаантай юм байна. Хамгийн гол нь одоо юу болоод байгаа юм? Энэ хувьсгал гэж юу юм? Ямар үзэл бодол одоо төрж орж ирэх гээд байгаа гэдгийг ойлгочоод тэрнээс нь өсөж үйлдэл хийж ийн гэдэг бол зүгээр л итгэл бол амар гоё юм. Итгэлт бол яг энэ одоо те ард гэж юу юм те үүнээс цааш юу болох юм гэдгийг чинь нэг ойлгоогүй зарц те эрдэм номгүй эсвэл хитрхи шашнаа маш их шүтдэг ийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ те. Тэгээд тийм биш. Итгэл тийм байгаагүй. Итгэлт бол үнэхээр мундаг байсан, логиктэй, ухаантай, те алсын хараатай ийм байсан байхгүй юу. Энэ бол энэ киноны 1 2 3-ын хамгийн гоё үзэгдэл байсан миний бодлоор. За тэгээд Эрдэнийн ганц хүү Бат болохоор багш болдог байхгүй юу? Багш болдог. Багш гэдэг бол маш чухал заяа. Хувьсгал гэдэг бол хизээж буу сэлмээ аваад тулалтгыг хэлдэггүй заяа. Хувьсгал гэдгийн тэр байгаа л та. Хувьсгал гэдгийн хамгийн чухал зүйл бол цаг үеийн үзэл бодлыг өөрчлөх гэдэг зүйл бол хувьсгал гэдэг заяа.
Тэгээ ингийн тулд одоо төрж орж ирж байгаа одоо ингээд бий болгохыг хүсэж байгаа ирээдүгээ түүнийхээ үзэл бодлыг хүмүүст ингээд дэлгэрүүлэх ёстой, хүүхдүүдэд ингээд сургах ёстой заяа. Энэ заримдаа сайн зүйл байдаг, заримдаа муу үзэл бодлыг ч гэсэн ингээд сурталчлаад байдаг тий. Нацистууд гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бол хувьсгалын миний бодлоор хамгийн чухал зүйл нэдэг заяа. Боловсролоор дамжуулж, сургуулаар дамжуулж үзэл бодлоо ингэж тараах. Тэгэд энэ үйлийг Эрдний хүү Бат хийдэг. Багшаа би нэг хүүхдээ айтайхан тоглож байсан чинь нэг том ирээд "Чин дэ хийж байгаа юм. Харин намууд" гэд нөгөө бандыг шууд орж аваад чирэгтэр нь би хүн зодхол харгис засгий яс. Та яасан задарсан дам бэ? Шорон тийшүүг шашгартал 4 том банд хүчээд намайг золтой даачсан. Би нутгийн 3 бандтай уулзаад ярьж байтал 2 том банд гарч ирээд жихийн минь арай л хуурчихсангүй. Би л дахиж очихгүй дэг. За та хоёр суу. Банд нарыг хар болгож сургуульд оруулна гэдэг бол хувьсгалын чухал ажил. Та нар цохирхгүй явах бол ангийн тэмцэл бол зориг хатуужил хэрэгтэй яггүй ажил. Багшаа ангийн тэмцэл гэж юу юм бэ? Нэг талаас ард түмэн, нөгөө талаас ноёд тайж лам нар тэмцэж байгааг ангийн тэмцэл гэдэг. За тий ангийн тэмцэл мэмчил иймэрхүү юм ярьж штэ тий. Энэ үзэгдэл бол нөгөө нэг сэргээш 3 дээр гардаг хошин шогийг надад амар их санагдулсан. Хувьсгалж наран солонго тэнгүүдээ чарын шашны онон хоёр бие биендээ дууралчаад хүмүүс ингэж алалцж байгаагаар ингэж ханны цаанаас биш хашааны цаанаас биш гэдэг хошин шог гэдэг штэ тий. Тэрийг бол би багада үзээд хизээж ойлгож байгаагүй байхгүй юу? Яг яагаад ингэж тэмцэлтэй дэс юм бол яагаад энэ хоёрын сууж болохгүй байсан юм бол би чинь ингээ онон лам болохоор ингэж наран солонготой сууж болохгүй байх гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь ламдаа биш ямар үзэл сурталыг үзэл бодлыг толгой дотор хийцэн явж исэн. Яагаад энэ хоёр нь дайсагналцаад исэн? Яагаад дайсагналцаад исэн гэдгийг нь ойлгоогүйсэн байгаа байхгүй хүүхд тахта. Чи ингэж байхаар манай бүлгэнд илсчгээч. Муу найз нь лам багшаас их айхав байж тээ. Өө зайлуул. Тэр сэргээш 3 чинь төөдөөгөр эхэлдэг байхгүй. Төөдөө ингээ 5 хошуу ингээ байрж явж агаад тэрийг алдчихтий. Тэгээд бүгдээрээ амар халаглаад яагаад алдчихв? Oh my gosh хайр юм. Гэл амар тийм амар халаглал яадаг штэ, амар тийм айдаг штэ. Тэг ингээл тэр миний би ингээл тэр 5 хошууныг юу бэлэгдэжсэн юм бол яагаад алдсандаа тэгтлээ харамсаж исэн юм бол эдрийг багахтай ойлгоогүй байгаа байхгүй юу. Тэгээ одоо би энэ үзэгдлийг үзэхэд амар сайн ойлгож байгаа байхгүй ангийн тэмцэл, хувьсгал тий. За хөөхөн хүү хонгор бол ингээд цахиур төмрийг анх аварснаас хойш тийм мөрөөдөлтэй болцсон гэдэг байхгүй яг цахиур төмөр шиг болох юмсан сайн ир болох юмсан гэдэг мөрөөдөлтэй болцсон юм. Гэтэ хонгор цахиур төмөр хоёр бол мэдээж жоохон ялгаатай. Цахиур төмөр шиг буур суурьтай мундаг хүн бол хонгор биш заяа. Цахиур төмөр хилдэг байхгүй юу? Дээр үедээ би ноёдтой асалцах гэж тийм хулгай идэг гэсэн. Одоо тийм юм хийх шаардлагагүй. Энэ ноёд баян итгэлт мэтгэлтийн энэ юмнуудыг нь эд хөрөнгийг хурааж аваад ардад тараагаад өгцөн. Одоо тийм юм шаардлагагүй. Гэт ахад хонгор болдоггүй байхгүй юу? Тэгээ хонгор сайн ир болж чадаагүй гэхдээ сайн ирийн ёсоор өгдөг. Заяа. Ингээд зөв зам руугаа орохгүй чаддгүй. Тэгэл хонгор өгчдөг. Цахиур төмөр бас өгчдөг. Цахиур төмөр олны дунд лам хүнд буудуулаад нас ордог. Зохиолч нь яг тиймэрхүү хүмүүст үнээс цааш орон зай байхгүй гэдгийг бас илтгэх гэсэн байж магадгүй те. Яг өөрийнхөө хувьд чи юуг зөв гэж бодож байгаа юм. Тэр чинь нэг их хамаагүй. Нийгэмд юу зөв юм? Нийгэмд юу зөв юм? Тэрийг бид нар даахгүй бол болохгүй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү санаа гаргаж ирэх гэж хоёр сайн ирийг хоёуланг нь алсан байж магадгүй шүү. Тийм үстэй. Уул нь аль нэг нь үлдээсэн ч надад бол дагуул байсан. Тэгээд цахиур төмөр бас нас орсон байгаамаа. Би Монгол дээр үеийн киног ингээдлийг тамшаална гэж өстой бодож байгаагүй. Та бүхэн муухай сонсогч гэж магадгүй гэхдээ би бодож байгаагүй байхгүй. Японоос наашаа ирэх гээд онгоцонд би яг ингээ оролцчихсан байхгүй Candy Crush-ийн маань амь дуусчаад тэгээ ингээл кинонуудыг ингээл үзчихсэн чинь тунгалаг тамир 20 дугаар зууны ихэнх үеийн Монголыг
хувьсгалыг харуулсан кино гэж бичсэн мэс. Тэгээ би угаасаа тиймэрхүү юмд айгүй дуртай болохоор сонгоод үзсэн чинь амар гоё байсан. Тэгээ дээрээс нь бас тэ ямарваа нэгэн зүйлийг тамшаалахад, сонирхоход чамд суур мэдлэг хэрэгтэй. Заавал тийм үү. Тэгээд надад бол суур мэдлэг нь бол байсан гэж бол бодож байна. Тийм. Яг Японы Мэйжи үе гэдэг ч юм уу тийм Францын гэгэрлийн үе мүү. Ер нь бол тийм хувьсгалын түүх болон хувьсгалын багш, философч, үзэл бодлыг сурталчлагч, дайчин тиймэрхүү хүмүүсийн түүх мөхийг бол би унших амар дуртай. Давгүй надад таалагддаг байхгүй. Японы үеийн тэр үйлдвэрлэл гэдэг ч юм уу те нийгмийн тогтолцоо, системийн солигдох үед яг ямар байсныг ингээ жоохон гадарлаж байгаа шүү дээ те. Японд ийм байсан, Монголд ийм байсан юм байна. Ийм байхад ийм байсан юм байна гэдэг маягаар ингээд үзэх амар сонирхолтой байсан заяа. Тэгээ энэ киног үзнээс хойш зурагтаар ингээд Монгол кино гарч марж байхад би хизээж гүйлгэх байсан. Тэгээ ингээд одоо Монгол дээр үеийн киног үзэхэд босго бол амар өндөр байна заяа. Одоо энд чи улаантнууд, цагаантнууд, шарууд эдэргээд амар их мэдхгүй хүмүүс тэнгүүдээ шинэ үгнүүд миний мэдхгүй үгнүүд амар их байгаа байхгүй. Тэгээ ингээд хитрхи тийм мэдгүй зүйл их байгаа зах юм бол үзэх босго маш өндөр байгаа байхгүй. Над дээр бас ирсэн байхгүй юу? Ирээд ерөөсө сар бололгүй тэгээ баригдаад нэг хүний юм авсан байж байгаа нөгөөдөө баригдаад тэгээд хар. За охтодаа. Залуусаа. Ихснэраа, дүүнэраа. Үзэнд маш их баярлаа. Миний бичлэг болон Тунгалаг Тамир 2 таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ бичлэг хийхэд надад маш тааламжтай байлаа. Яг нэг хэцүү нь ингээд ус маань амар ургаа тэгээд ус маань надад амар таалагдж байгаа. Ингээд оролдоод байд юм байна. Тэр маань одоо жоохон таалагдсангүй сая бичлэгээ хальт ухраад үзэхэд ямар ядаргаатай юм бэ гэж бас бодсон байж магадгүй. Хэрвээ тиймэрхүү сэтгэл төрүүлсэн бол уучлаарай. Чи скол халзсан юм уу? За бай андуда. Дараа дахин уулзцгаая. Coconut water.